Хай. Өглөөний хөрөлтэй авъя. Өчигдөр энтхийн нөгөө 10 жилийн хүүхдүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын хариу гарсан. Тэгээд өчигдөржингөө би бичлэг үзэж уйлаад. Шаллал өөрт нь ямар ч хамаагүй бах тоо. Тэгээд амар гоё юм болсон. Нөхрийн ажлынхан нэг хүүхдэн за 700 оноо авсан. Тэр нь амар өндөр гэсэн үг байхгүй юу? Бүр амар өндөр. Тэгээд Бээжинд одоо ихний топ 100-аа шалгарсан. Тэгэхээр ч бүр амар лаг гэсэн үг. Тэгээд тэр болохоор одоо Хятадын хамгийн том сургууль, одоо Бээжингийн их сургууль, Чинхуа их сургууль хоёрт урилгаар орох болсон. Тэгээд бүр ажлынхан нь бүр тэр эмэгтэйгээр амар бахархаад баяр хүргээд ерөнтэйчээ гэсэн. Мундаг хаастыг хүүхд нь бүр бүр амар мундаг. Тэгээд тэр мундаг хүүхдийн ээж нь яг ингээд Хятадууд бол ер нь мөнгө хуримтлуулдаг ч юм уу эсвэл мөнгөтэй хүн байсан ч гэсэн гаднаасаа амар энгийн ерөөсөө нэг тэгж мөнгө зардаг харагддаггүй юм. Тэгэд яг л тийм гэсэн. Тэгэд угаасаа гэхдээ энгийн л ажил хийдэг. Одоо нэг сарын 10 сая орчим цалинтай байх гэж нөхрөөс сонссон гэж юу. Тэгэд за тийм заяа тэгчээд одоо тэр мундаг хүүхдээ аав насныг арай нэг тиймэрхүү өндөр дүү орлоготой байлаа гэж бодоход ердөөсөө баг тэр олсон орлогоо баг тэр чигт нь хүүхдийн боловсрал зарцуулдаг. Тийм айл гэж байгаа байхгүй юу? Гэтээ яг хүүхдтэй байр машин нь бол бэлдээд өгцөө. Гэтээ түүнээс гадна тэгээд ер нь 18 жилийн одоо хүүхдийн хүч хөдөлмөр байгаа ч гэсэн 18 жилийн эцэг эхийнхэн бүх хүч хөдөлмөр мөнгө төгрөг зарцуулсан цаг хугацаа бүх юм нь байгаа. Тэгээд үр дүн гарч иржээ гэхэлэр бас мундаг хаасти ялцчгүй ганц хүүхдийн хүчин чинь бүр гэр бүлийнхэн бүтээрэнгийнхэн хүчин шармаалт. Тэгэхээр амар лагуу хаасти. Гэхдээ ер нь бас хэцүү. Аав ээж нь ингээ боломжтой тэгээ хүүхдээ одоо Бээжинд гэдэг чинь Хятадын хамгийн боловсрлороо толгой цогтөг ийм газар шүү дээ. Тэгчээд хамгийн дайггүй сайн сургалттай 10 жилийн улсын сургуульд хүүхдээ сургачихж байгаа юм. Тэгчээд хажуугаар нь зөндөө их одоо бүр хэдэн зуун сая төгрөгөөр ингээд жил болгон олон төрлийн давталгаа авч өөлөдөг. Тэгсээр байгаа одоо ингээд хүүхдний өндөр оноо авч байгаа байхгүй юу? Тэгэд ээж нь бүр баярлаад 3 хоног ажиллаас өчөглөө авсан гэсэн. Инээдтэй бас яах ч юм бүү мэд. Гэхдээ бас нэгдлийн бас аргагүй. Энэ хүний чи 18 жилийн хүч хөс хөдөлмөр мөнгө төгрөг цаг зав бүх юм ингээ гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр угаасаа ингээ аргагүй. Тэгээд тэр ажлынхаа эмэгтэй одоо хүүхдийн ахлах сургуультай ойрхон байхын тулд хэдийгээр Бээжинд өөр ингэсэн байртай ч гэсэн тэр сургуулийн хажууд сүүлийн 6 жил байр түрээсэлж амьдраад тэгээд амар холоосаа 20 гаруй километрээс өдрө болгон ингэж ажил дээрээ ирж буцаж ингэж амьдэрсэн тийм хүн заа. Тэгэхээр яалтчгүй үнэхээр их хүчин чармаалт гаргасмаас тий. Тэгэд бас манай нэг байрны охин заа тэрний дүү болохоор өөр хотод сурдیں۔ Тэгээд тэр бас яг мужийнхаа шилдэг 100 хүүхдийн нэгт орсон. Тэгэд манай тэр найз бүр амар баяртай байгаа. Тэгэхээр мужийн топ 100-д орно гэдэг чинь бас амар өндөр ахгүй бүр амар өндөр. Тэгэд бас л топ сургуулиудад урилгаар орно гэсэн үг. Тэгэхээр амар лагаад. Гэтэ тэр дүү нь бол угаасаа сайн бисэн гэсэн. Тэдний гэр бүл бас нэг хайхтар мөнгөтэй биш. Гэхдээ хөдөө бас хаачиж хөдөөч гэж тэг юу гэж хөдөө авах тий. Нэг жижиг хотод байдаг гэсэн. Тэр хавьд сургалтын юмний хүнтэй биш. Гэхдээ одоо шалгалтын материал бол улс орон даяар нэг л төвчөнд байгаа шүү дээ нийтлэн байгаа. Тэгжээгээ тэгж өндөр оноо авч амар сайн баасти. Тэгээ тэднийх болохоор бас хүүхдтэй мөнгө зарцуулдаг. Ийм ээлтэй сургалтнаас мөнгө зарцуулдаг гэсэн мэдээж тэгэл одоо нөхрийн тэр ажлынхан хүүхнээс хамаагүй бага мөнгө зарцуулсан байж таарна үстэй. Тэгсэр нэг хүүхдүүд нь бараг ойролцоо оноо хоёлаа нэг 700 гаруй оноо авцсан за. Тэгээд амар мундаг бүр ёо би тэгэд яагаад үйсэн бэ гэхэлэр бас яг ингээ хүүхдүүдийн хариу гараад тэгэд би нэг нийтээс ингээд хүүхдүүд оноогоо хараад бичлэг хийгээд тэгэд тиймэрхүү бичлэгээ тавиадсан байхгүй юу. Тэгэд янз бүрийн хүүхдүүд байна. Одоо нөхрийн ажлын эмэгтэйгийн хүүхд шиг одоо аав ээж нь боломжийн сурах боломжоор нь хангаад өгчөөд тэгчээд маш өндөр оноо аваад топ сургуулиудын урилгыг хүлээгээд байж байгаа хүүхдүүд бол гоё л байгаа юм. Хараад мэдээ сэтгэл тогтолж байгаа юм.
Гэхдээ бүр тийм хөдөөний тосгоны тийм хүүхдүүд за тэдний тосгоны дарга нь гэх юм уу? Тийм хүмүүс нь хамтдаа ингээд очиод хариг нь хамтдаа шалгаж байгаа байхгүй юу? Тэгэл нэг хүүхэд гэсэн чинь 704 он авсан мэсэн. Бас амар өндөр топ сургуулиудаас урилга авна гэсэн үг. Тэгэд тэр хүүхэд болохоор өвөөтэйгөө хоёулах нь амьдрэх юм шиг аа. Тэгэл өвөө нь яасан гэдгсэн чинь нөгөө хүүхэд чинь 704 харчаал би тэнцжээ гэлтгсэн чинь өвөө нь юунд тэнцээ? Шалгалтаа сайн өгсөн гэсэн үг үстэй гэдгсэн чинь нөгөө хүүхэд нь тийм би гайгүй авсан байна гэлтгэж байгаа байхгүй юу? Тэгэл амар даруухан амар хөөрхөн тэр бүр хувь заяагаа эргүүлж байгаа хүүхэд байгаа байхгүй юу? Тэгчээгээ тэгэл ёо бүр амар мундаг санагдал үйлэл. Ер нь тийм бас байна. Эсвэл нэг 400-500 оноо авчаал гэр бүлэрээ баярлалдж байгаа. Аав ич нугасаа айхтар өндөрч шаардлага тавиачгүйс юм уу да тийм гэр бүл үүдэж байна. Тэдний багш ярьсан. Улсын сургуулийн ингийн багш болтой. Тэгэд би хүүхдүүдийн дүнгийн ингээд бичээ сууж явахдаа за тэгэд ихний хүүхдүүд маань ер нь тэгэл 650-аас дээш оноо аваад хамгийн өндөр оноотой гууд нь ингээл аваад тэгэл үжсэн чинь хамгийн муу оноотой 502 авсан. 502 ч уг амар өндөр оноо байхгүй юу? Сайн их сургуульд орох боломжтой оноо гэсэн. Тэгсэн чинь тэр хүүхдийн оноог хараад би бүр цөрхөртлөө байсан гэж яахгүй тэр багш. Тэгэд яагаад гэвэл энэ хүүхэд хөгжлийн баг зэрэг бэрхшээлтэй. Би энэ хүүхдтэй сүүлийн 1 жил бүр яг тулж ажилласан. Бид хоёр амар олон шөнүүд нойргүй хонсон. Зөндөө олон цагийн бэлтгэл хийсэн. Одоо тэгэд тусалсан хөлс болгоно нь нойргүй хонсон шүн болгоно нь хичээсэн цаг минут болгоно нь үр дүнгээ гаргаад ирж байна. Энээс илүү том амжилт гэж юу ах юм бэ гэж тэр багш үлээд ирсэн шүү дээ. Тэгээл би бүр хараалтайгаж хүлээл шал хэлв. Яж хаад би яг нүг хусанд орсон нөө маск тавьсан хөвтчихсэн нэг жилхүү. Тэгээ нүг нүлмэс ингээ маск руу ороод масктай нүлмэс эргэж нүд рүү ороод нүд хорсгоо. Тэгээ дахиж үлээ за мэдгүй ёо. Бүнлэн болсон. За бай бай.